хүүхдээ өдөөдөлдөөд орж ирсэн. Төжсөн юм надад гэхээр ямар ч ярьслаа ямар ч телевизтэй хэлмээргүй. Одоо нь бол ээж нь 5 дугаар ангийнхаа хүүхдийн Эрдмийн баярт хүүхдээ авсан байна. Тэгээ ээж нь хараад үзсэн. Тэр эмээ гэсэн үг шүү дээ. Ээж нь баггүй. Тэгээ хараад үзчихээ бас л яасан. Бас ажил төрөл хараад үзлээ. Түүц хойд явах яндангаа аваад урд өдрөнд бүтээсэн байх. Урд өдрөнд гарт утгацсан галыг одоо л угаар байх гэж ойлгоно. Ээж нь эмээ нь чинь яндангаа өрхөө бүтээж явсан. Өөрөө бол тэр хүүхдтэйгээ хэмжээнд явсан. Тэгээ ээж рүү яриад энэ үцгийн цэник дуусчлаа гэж зураг гэсэн чинь одоо нөгөө дүүхад байгаа. Цэнгэлж байхгүй, цэнгэлж аваад тэгээд ээж нь үчиж шууд ийм асуудал болсон. Баян Зүртүүргийн 24 дугаар хороонд өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт буюу 5 сарын 9-ний өдөр гэртээ угаарсан байдалтай 2 хүүхэд амь насаа алдсан. Тэдгээр 2 бяцхан зүрхийг өнөөдөр хайртай гэр бүлийнхэн нь эцсийн зам нүдэд байна. Яг ийм харамсалтай тохиолдол 2024 оны 4 сарын 20-ны хүртэл 20 удаа давтагдсан. Зөвхөн удаагүй их түлшинд угаарсан гэх шалтгаанаар эдгээр хүмүүс хайртай гэр бүлийн орхин хизээж ирэхгүйгээр яваад байгаа лээ. Өнгөрсөн 7 хоногт амиа алдсан эдгээр 2 хүүхдийн тухайд нийтдээ болон дөрөвтөө 2 хүүхэд гэртээ цойжлуулсан байхдаа угаарсан гэсэн мэдээлэл байна. Их сурвалжийн хэлж байгаагаар тухайн өдөр тэр айлын 5 дугаар ангийн хүүхдийнх нь хонхны баяр болоод ээж нь хүүхдийнхаа баярт явцсан байх хоорондоор хүүхдүүдийг эмээ нь харж исэн юм байна. Эмээ нь түр гарах хоорондоо яндангаа буулгаад бүтээгээд гарах хооронд хүүхдүүд эргээд ирэхэд амиа алдсан ийм харамсалтай дүр зураг өгцөн гэсэн их сурвалжийн мэдээлэл байгаамаа. Тэгэхээр энэ хайлын тухайд гэх юм бол өрх толгойлсон эмэгтэй ээж болон 4 хүүхдийнхаа хамт амьдардаг байсан. Ийхүү золхуу байдлаар нэг болон 4 настай хүүхдүүдээ үр таалтаад байгаамаа. Удаа дараа гарч байгаа энэ хүү олон угаарталтын асуудал дээр нийтлэг байгаа дүр зураг нь юу вэ гэхээр айлуудын хувь тухайн сайжруулсан төлсөн шатаж дууссан байх гэж итгээд яндангаа хураагаад өрхөө хааждаг асуудал. Ангарснаас хойш яг угаарт 1000 гаруй хүн өртснөөс 20 хүн амиа алдсан. Нэгдээ 4 сарын 20-нд талдаа ийм мэдээлэл байгаа. Эдгээрээс танаад гомдол хэлсэн энэ нүүрсийг шалгуулмаар байна гэсэн гомдол ирдэг үү? Яг угаартай холбоотой бол манай дээр одоо гомдлол байна. Яг энэ нүүрсэн шин болоо бид нар угаарчлаа гэдэг. Миний Монгол хүн ойлгохоор хамгийн хэрэггүй асуудлыг өртөж байгаа. Эсвэл хамгийн эмзэг хүмүүс өртөж байна шүү дээ. Энэ болохоор нэг яндангаа хавах хэрэггүй шүү дээ. Орон хүмүүс яндан зэвэрлэх юм. Тэр яндан зэвэрлэхгүй тул яндангаа аваад өрхөө бүтээж байгаа. Монгол хүн чинь өрхөө хүн спорт гэдэг болохоос өөр хизээж өрхөө бүтээж байгаа. Төв аймгийн Баян хангаад өнгөрсөн сард Аник айлын 3 хүүхэд угаартаад 2 нь тухайн үед газар зэрэг өөд болоход тэр айлын хувьд ч гэсэн мөн яндангаа аваад өрхөө бүтээсэн гэсэн ийм кейс байгаа юм. Тэгэхээр иргэдийн хувьд тухайн нүүрс бүрэн шатаж дууссан эсхийг сайн нягтлалгүйгээр яндангаа аваад өрхөө хааж байгаа зүйлс нь эргээд үхэлд хүрэж байгаа гэдгийг ойлгох шаардлагатай байна. Албаны их сурвалжийг хэлж байгаагаар сүүлийн үед цаг агаар дулаарж байгаа учраас энэхүү нүүрсний шаталт нь илүү удаашарж байгаа. Өмнөх шигээ илүү сайн сорж хурдан шатахгүй илүү уугалтын байдал руу шилжих эрсдэлтэй учраас иймхүү бас иргэд бүрэн гүйцэж шатаж дуусаагүй байхад нь яндангаа салгаж өрхөө бүтээж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байгаа ч гэсэн үднээс энэхүү сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэлээ.